За зарим тохиолдолд бидний өдөр тутамдаа хоолоороо болон нэмэлтээр авдаг энгийн коллагенууд үр дүнгээ өгдөгөө, бид бүрэн шингэдэг. Биологийн өндөр ач холбогдолгүй байдаг шүү дээ. За ингээд шинжлэх ухаанчид нэгэн коллагеныг гаргаж авсан. За энэ ямар коллаген бэ гэхээр гидролизжүүлсэн болон пептид коллагеныг гаргаж авсан байна. Энэ коллаген яг ямар ялгаатай вэ гэвэл маш нарийн жижиг молекулуудтай учраас бид маш сайн шингэдэг. Ферментатив гидролизийн аргаар маш нарийн молекулууд болгон задлсан процессын үр дүнд бий болсон коллаген нь усанд маш сайн уусдаг, биологийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон байдаг. Тийм болохоор гидролизжүүлсэн коллаген нь үе мөчний эрүүл мэндийг дэмжих зэрэг маш олон талын ашиг тустай юм аа. Таны биеийн коллагены хэмжээ буурах бүрт таны хүсээгүй үр дүн толны өмнө илэрч эхэлдэг. Тийм болохоор танд нэг зүйлийг анхааруулж эхлэхээр та коллагеныг тогтмол өдөр тутамдаа хэрглэж, коллагены хэмжээгээ төвшингийн буурахгүйгээр хадгалж чадах юм бол таны гоо сайхны нууц юм аа. За тийм болохоор танд хамгийн өндөр тунтай гидролизжүүлсэн коллагеныг санал болгоё. 13,000 мг вирусал коллаген. За энэхүү коллагеныг өдөр бүр дэлхийд 3.5 сая хүн хэргэлдэг. За мөн 6 клиникийн судалгаатай 4-7 хоногийн турш өдөр тутамдаа хэрглэх юм бол арьсны уян хатан чанарыг мэдгэдэггүй сайлжуулж 8-7 хоногийн дараа гүн үрчлээ багасгадаг гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Дээд сортын орц найрлагатай 50 жилийн баталгаа Swiss brand. Чанар бол зөв үр дүн юм.